Шин санаа залуусын оролцоо улс төрд шинэ манлайлагч төслийн баг дараагийн аймагт ажиллаж байна. Монгол улсын ерөнхийлөгч Цахагийн Элбэг доржийн төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг сумаас бид бүхэн мэдчилж байна. Ханбаатар хайрхны Хормойд, Бомбот хайрхны Өвөрт орших Ховд аймгийн Зэрэг сумын нэгэн бүтээн байгуулалтын хэсэгтээ бид бүхэн бас танилцаад ард олны зон олны төлөөллийг та бүхэнтэй уулзуулж байна. Тэгэхээр Зэрэг суманд энэ жил маш олон бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Үүний нэг нь бол хос тойрог хэмээхийн цэцэрлэгт хүрээлэн юм а. Залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх бас нутгийнхаа зон олны нүдийг хужирлах энэхүү сайхан бүтээн байгуулалтын ажлыг хийсэн бас ахаасаа та бүхэнд сэтгэлийг хүргье. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр энэ хос тойрог гэд бүтээн байгуулалтыг хэдийн хугацаанд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй барьж бүтээн байгуулваа. Та бас гар бие оролцсон хүн байна шүү дээ. Сэтгэлээсээ хуваалцаач бидэнтэй. За энэ одоо ерөнхийлөгчийн нэрмжит энэ хос тойрог хүрээлэн залуучуудын чөлөө цагийг одоо зүйтэй өнгөрүүлэх мөн ихээхэн одоо ач холбогдолтой гэж бодож байгаа. Энэ залуучууд маш их ирдүүлж байгаа. Энэ бол мөн Монгол оронд одоо энэ явж байгаа наасааш явж байгаа улсууд ирж энэ хос тойргийг үүсгэх байхаа. Энэ бас ихээхэн мөн гадаадын жуулчид ирж энийг бас үүсгэх байх. Энэ одоо манай Зэрэг алтан тээлд бол маш том хөрөнгө оруулалт болсон гэж би боддгийг. Энд бол өөрийн биеэр оролцож одоо энэ цэцэрлэгт сонирхож байгаа та бүхэнтэй таарлаа. Та бүхний ажлын үрсэнд амжилт нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. Зэрэг гэж нутаг бий, намар гэж цаг бий гэж нэрт зохиолч Бямби Эренчингуй шүлгэлсэн байдаг. Зэрэг сум нь эрт үеэсээ ажилласан хөдөлмөрч уламжлалтай, алтан гадс одонтой сум юм. Зуны цаг шуударч, намар цагийн ихээр Зэрэг сумын залуус хадлан тариалан сумын өнгө төрхийг сэргээх, өвлийн бэлтгэл хангах гэд өвгөд хөгжтийнхаа гарын үзүрт бохис хийлгүү ажиллаж байдаг. Энэ ч утгаараа их ажлын дундуур залуусын эрмэн хүслийг бадрааж, улс төр чин манлайлагч төсөлд Зэргийн залуусыг дагууллаа. Хийж бүтээ гэсэн сэтгэл ахад залуус хөшүүрэг болсон манай төслийг тэд урайлгахан хүлээн авч хэдийнэ эхний шатныхаа эсээг илгээж амжижээ. За манай Ховд аймгийн Зэрэг сум маань Зэрэг алтан тээл нутаг гэж ярьдаг. За энэ миний нутгаас улс төрийн болоод нийгэм соёлын олон гавьяа хатнууд төрөн гарсан. Жишээлбэл ерөнхийлөгч Элбэг дорж, дотоод явдлын яамны сайд асан намдаржаа гэх мэтийн ийм хүмүүс төрөн гарсан. За танаа телевизээс санаачлан зохион байгуулж юу энэ улс төр шинэ манлайлагч төслийг бол манай сумын залуучуудад бүрэн дэмжиж байгаа. Ер нь бол орон нутагт их хий, бүтээ, бас хэлий яри өөрийгөө нээ гэсэн хүсэл тэмүүлэл дүүрэн залуучууд байгаа. Танаа энэ төсөл бол тэдгээр залуучуудыг нээж өгөөд тэдгээр залуучуудыг одоо олон нийтэд сурталчилж тэдний үйл ажиллагаанд хийж байгаа ажилд нь урам зориг өгсөн ийм сайхан нэвтрүүлэг болно гэж төсөл болно гэж одоо итгэж байгаа. Энэ төсөл бол бидний хувьд бол маш том гүр боломж гэж би ойлгож байгаа. Энэнд бол идэвхтэй оролцож өөрийнхөө нээгтүүдийг сум орон нутгаа хөгжүүлэх бас нэг боломж шинээр нээгдэж байна гэж үзэж байна. Улсынхаа хилийг дархан байлгаж, өнцөг болон бүрээс цэрэг цуглуулж мануулсан түүхтэй Зэрэг сумын залуус ирээдүйн хөгжилд бүтээлч шийдлээ тусгах мэдээлэлтэй биднийг үтлээ. Баруун зүгийг зорьсон бид дараагийн сум Манхан суманд ажиллаа. 3 сэнхрийн агуугаараа Монголын 9 гайхамшигт бүртгэлтэй тус сумын залуус өөрсдийн үнэт зүйл өөдрөг тэмүүллээ. Гайхамшиг болгон улс төр шинэ манлайлагч төсөлд илгээхээ илэрхийллээ. Ингэж одоо алс хол явж байгаа та бүхэнд баярлалаа. За Манхан сумын маань залуучууд бол бас тодорхой хэмжээнд энэ та бүхний зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд бас идэвхтэй оролцоно гэдэгт би бол итгэлтэй байна. Залуучууд маань өөрөө ороод яг болж байгаа зүйл дээр гардан оролцож чадахгүй мөртлөө тодорхой хэмжээнд бухимдал үүсгээд нийгэмд энэ болж ихгүй байна. Бидний амьдарч байгаа амьдрал бол бусад улс үндэстнүүдийг харж байгаас бидний одоо залуучуудаас бид одоо их хоцорсон байна гэдэг байдлаар ингэж их гомдолдог ийм талууд бий. Хөдөөгийн залуучууд бас үгдүү хоолойгоо илэрхийлэх ийм бүрэн боломж олдож байгаад их баяртай байна гэж. За энэ төслийг бол биер нэг дэмжиж байгаа. Тэгээд шин залуу боловсон хүчин бэлдэж шин манлайлагч залуучуудыг бэлдэж яана гэдэг бол бас зүйтэй алхмаа гэж би хувьдаа бодож байна л да. Улс орныхоо хөгжилд оруулах залуучуудын хувь нэмэртэй үзэл бодлыг тусгах ийм сайхан нэвтрүүлэг болж байна гэж үзэж байгаа. Энд сум орон нутгаас хөдөө орон нутгийн залуучууд маань идэвхтэй оролцоод тухайн тэр орон нутгийнхаа хөгжилд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах юм үнэтэй санал зөвлөмж одоо тэрийг төлөвлөгөө тэрийг боловсруулад ороод ажил хэрэг болгоод явах юм бол цаашдаа залуучуудын минь оролцоо улам
дээш нэмэгдэнэ гэж үзэж байна. Манхан сумын нутагт цэнхрийн голоор хаяалан сүндэрлэх, хойд цэнхрийн үлийн агуйн түүх дурсгал, ховор нандин зосон зурагтайч залуусын төлөөлөл биднийг танилцууллаа. 4200 гаруй хүн амтай манхны залуус мөн сумын удирдлагч цаашдаа залуусын дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, бүтээлч хандлагыг боддоор дэмжих, улс төр чин манлайлагч төсөлд дэмжин оролцуулж сойхоо илэрхийллээ. Бид дараагийн мэдээлэлээ Ховд аймгийн Ховд хотоос бэлтгэн хүргэх болно.